Сайн байна уу зөвхөрлөө. Сайн байна. Үнэхээр гой санаа болчлоо. За юу юм? Маркетинг та инфлюенсер болон жүжигчдад асар өндөр төлбөр төлж байгаа. За энэ бүгдийг байхгүй болгоо. Ямар санаа байх юм бол компанид өөрсдөө гэсэн инфлюенсертэй болох. Яаж? Ерөөсөө нэг ийм инфлюенсер гаргаад ирэх юм. Одоо олонний анхааралтайгаа од дуучин инфлюенсер одоо хэн бэ те? Тэр бүгдийг ерөөсөө бөксбөөгний хэрүүлээ сөхөж гаргаж ирээл зүгээр бүлдэл муулаад өмнөх амьдралын сөхөөл ерөөсөө тэгж анхаарлаа татах юм. Яг гаргаж ирлээ араас нь өөрийнх нь нэрийг яаж цэвэрлэх вэ гэхээр шууд хандивт нэг дэвчих захирлаа. Хүмүүс ч бүтээгтүүнээсээ тарааж өгөл байр бэлэглэл, машин бэлэглэл, ард нь өрөвдмөр ай тавиал тэгэл өөрөө уйлал тэгэл од болгоч тийм үү. Нэг урт насгүй санагдаад байх юм. Барай чамд өөр гэгээлэг нэг тиймэрхүү юм байхгүй нэ. Гэгээлэг инфлюенсерыг бол ингэж гаргаж ирж байна. Сошиал дээр бол ерөөсөө ээжтэйгээ, аавтайгаа, эмээтэйгээ те нохоотойгоо, хүүхдтэйгээ ийм орон зай дутуу байна. За, Өвөөтэйгээ хийдэг инфлюенсер ерөөс нэг ч алга. бас нэрээ тийм биш үү, тийм ээ? Тэгээ өвөөтэйгээ яг адилхан эдгэртэй зунгаарлалдаал ингээл цуг харилцаа эдрийн адилхан байвал явахгүй. Шууд өвөөтэйгээ 13 жагаад шууд өвөөтэйгээ хаалгадалцаа. Ингээл цогтолцоод шийж яхад шууд өмдийн шавтал франктал. Ингээд хийх юм бол анхаарлыг маш хурдан хүрээнд бацхаар байна. Өөрийнхөө хүмүүсээс чи нэг инфлюенсер болгоё гэсэн байхгүй нөө. Захарлаа би ерөөсөө инфлюенсер болъё. За чи яаж инфлюенсер болох юм? Ийм челленжүүд яваад байна 30 хоног. Тийм. За Би чи ийм челленж эхлүүлнэ. За 30 хоног тасралтгүй харигдсан гэдэг челленж. Тийм бол хүмүүс сонирхоод энэ архинд орчиход яах нь өдрөөлөнгөө амар гоё болно. 30 хоногийг хамгийн үнэтэй буудалд өнгөрөөцгөө. Ингээл шоуны ертөнц цайхан бол хүмүүс амар хүний модорт намайг үзнэ. чи одоо юу яриад байгаа юм бэ? Чамд одоо арх уулгаал цалин өгөөл гэж чамааг одоо ингэ бөөцөлөө байж байгаа юм уу? За маркетинг нь яаж юм бүтээгдэхүүн брэнд таниулалт. Манай гол сайхны бүтээгдэхүүний маркетинг бол одоо Улаанбаатарын үндсэн бүрт буюу айл болгоны хаалганы гадаа лифтний тааз болон одоо товчны хажуу талд хамгаар одоо хамгаалагдсан байгаа. Энэ санаагаа би хаанаас авсан бэ гэхээр нөгөө хаалган дээр өрөмдөн тогтооно гэдэг нөгөө нэг тамгууд байдаг да. Тэрнээс ерөнхийдөө санаа авсан. Тэр өрөмдөн тогтооно гэдэг бол маш сайн маркетингийн арга байна гэж би бодсон. За өөр ямар маркетинг явж байна? Хоёр дахь маркетинг нь ийм байна захирлаа. Завхуудын гадаа нэг өөртөө ихтэй залуу хүн таа гэдэг нэг voice явдаг штэ. Тэр айгу хүмүүст их сонсогддог санагдсан. Та энэ voice сонсоо энэ би нэг дуу оруулагч хүнээр уншуулсан байгаа. Та сонстоо. Хей залуу, тэмээ чи залуу. Өөртөө ихтэй залуу хүн та Батханаас салахыг хүсэж байна уу? Тэгвэл манай тусыг хэрэглээд За иймэрхүү. Энийг болохоор харанхуй шүн. Яг үүр шөнийн заагаар өглөө ингээд дээр үед сүү аваараа гэдэг байсан шүү дээ захирлаа. Яг тэр шиг. Яг өглөөдөө дугуургуул яг хэрэгтэй байна гэж би бодсон. Тэгээ хүмүүс хилэм гарахгүй унтчихээд хүмүүс амарж идэг цагаар ингээд манай брендийг бүр үзээ ядах юм шүү наач. Зарчмын манай бүтээгдэхүүн чинь эрэгдэж чиглэх хэрэгтэй тийм ээ захирлаа. Мөн үү? Яг энэ зарчмаараа явах юм бол хүн болгоны сонорт манай бүтээгдэхүүн хүрхэн тийм үү? Одоо тэгэхээр зарчмын үед манай жилийн төсөв биш дээ захирлаа. Би бодож үзсэн. Voice уншсан хүний төлбөр жолооч нарын төлбөр бензин гэж бодоод жилийн маркетингийн төсөв ердөө 825 мянган төгрөг. Чи ч одоо хэдэн он юм бэ? Чи хэддээ юм? 25 таа шүү дээ. Чи тэгээд яагаад ийм хар залуугаар хөгшөрсөн юм бэ юм? Чи одоо залуу хүн байж жоохон залуулаг бай. Захмахаа буулгана. Ямар сонин өнгийн сороочиг өмссөн бүжгэнд явах гэж байгаа юм шиг. Бүгж мөгч чи одоо юу вэ? Мөнгө төгрөг санхүү тэмнэлттэй чи сайн байна. Гэхдээ эн чинь гоо сайхны брэнд шүү дээ. Бид нар брэнд хөгжүүлж байна. Чи зүгээр дугаа миний үгэнд ороод байна шүү дээ. Мишель экспортер болдог. 8 дахь жилдээ зохион байгуулж Хэлтэн Бови гэдэг экспортер очиодох. Тэнд чи ерөөсө хамар бүкс мөкс хийдэг тэр эмнэлгийн компаниуд, гоо сайхны том жижиг компаниуд бүгдээрээ очино гэж гоо сайхны салбарын. Тэр экспортер очиодох хямдралтай худалдаа модалтай гэн. Яг зөв захирлаа. Тэгвэл ерөөсөө ингийн зогсоол дээр нь би спикерээ аваад очиж. Тэгээ сайхан чарлуулаад Тэнийг малуу яж чинь. Тэгин болоод чи брэнд нь муу харагдаж штэ. Чи дугаа миний үгэнд ороодох заа юу. за ойлголоо. Тэгээ тэнд чинь MFTV гэдэг тэр контент хийдэг хүүхдүүд очиод ингээд цуврал контентийг өргөжлүүлж маркетинг дээр нь ажиллана гэж байна. Маш өргөн хүрээтэй болж байна энэ жил заа юу. За ойлголоо захирлаа. За жил юу болж байна? Постэр зураг мураг даруулна гэдсэн. Тэр юу болсон бэ нэрээ? Даруулсан захирлаа. Энэ захирлаа. За яарэ да. Над чи яасан дайжгүй. Энэ хүүхнэн захирлаа 50 сая төгрөг болсон. Намайг яагаад ингэж байгааг таалдаа. Ачаа хий юм бэ? Энэ тийм од юм уу? Одоо захирлаа. Хүмүүс харцаагүй хүн байна да. Таны үеийнхэн мэдэхгүй хаа. Ерөөсөө хүүхдүүд сайн мэднэ. Пост продакшн захирлаа 25 сая төгрөг болсон. Нийтдээ 75 сая төгрөгийн постэр зураг. 75 сая төгрөгөөр одоо ийм ганцхан зураг болж байгаа. Энэ уулын дайжгүй постэр байна л да. Яг хөө би нэг 70 мал руу яриулж болно яг хөө энэ үг. Энэ юу ChatGPT вэ ой? Чи ингэ ChatGPT энэ ингэж юм хийгээ боллоо доо. Юу 75 сая? Уучлаарай захирлаа. Хаана энэ 75 сая төгрөг? Гадаа зогсоол төр. Зогсоол төр машин. Уулын чи на тархиа зөв өгчүүл чиний тархинаас болно. Гой санаанууд болно. Гарахаар л тархи байгаа юм да чиний тархи. Буруу юм дээр ажиллана. Одоо чиний зөв ажиллуулад нэг яавал зүгээр вэ? Нэг брэндэд яавал гоё вэ гэж нэг боддоо.
захирлаа. За. Нөгөө Michelle Expo-дор болдог Hilton Brewery гэдэг ийм үсгэл бодолтой болдог. Одоо 8 дахь жилдээ болох юм. Наа чи яасан дайггүй экспо тийм. Тэнд MFTV гэдэг юу бас реклам хийж хүмүүс татаж авчрах юм билий. Тэд MFTV-ийн ирж бичлэг хийхэд нь урлагийн сургуулиас эдэ оюутууд авчираад манай гадаа битүү очрлуулаад тоорондоо зодтолтол манай бүтээгдэхүүнийг булаацалтал хүн болгоныг овооруулал яадгийг. Чи одоо бити юм л өөрийн шинжтэй юм ярьж ил да. Айгуу зүв эхэлжээс тэгээ сүүлрүүл өөр болоо явчих юм. Доотрын хамтран ажилласан Michelle Expo-дор жил болгон зохион байгуулагддаг. Энэ жил 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Hilton Brewery юм уу? Hilton Brewery юм уу? За нэг team expo болох гэж байна. Тэгээ Michelle Expo-гийн одоо цааталт нэг цогны үйлчлэгэн дээр болох юм байлээ. Энэ жил маш том зааланд өргөн үрээтэйгээр болох болно. Манай MFTV ерөөсө гоо сайхны бүтээгдэхүүн рекламддаг уу, салон рекламддаг уу. Тэгээ тэр манайх руу холбогддог нөр их гоо сайхны холбогдолтой компани, салонууд яг тэнд очиход хамгийн зөв шүү. Бүгдээрээ очиод одоо бүртгэл нь ихэлсэн тоо хязгаартай шалгууртууд бол эртхэн яриад холбогдоод захиалга өгөөрэй. Зарим үзэгчид маань болохоор 12 сарын 4, 5, 6, 7-ны өдрүүдэд Michelle Expo-гийн хойтлын од нэг цонхны үйлчлэгээний талбай байдаг шүү дээ. Тэнд яваад очиход болох юм байна. Тэгээд та зогсоол санаа зовлтгүй бараг 1000 зогсоол байгаа. Бүгд хямдралтай өнөр экспод оролцох болно. Манайхан тийш очиороо баярлалаа баяртай.